өндөр сугаас та бүхнийхээ амрыг хэрэг мэдчилж байна. Их Монгол улсын түүх нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг NTV, Одмондор радио 107, 83.3 гэсэн хот толгойноор та бүхэндээ хүрдэг. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өрх бүрийн хэрэглээ, уяг гурил болон гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House хотгон маань ивентэтгэж хамтарч ажиллаж байна. За студид Америк сургуулийн түүхийн багш Марат хаан, хөтлөгч Орно хоёр ажиллаж байна. Өдрийн мэндэргээд. За өдрийн мэндэргийн нэвтрүүлгийг ивентэтгэж байгаа байгууллага хамт олондоо маш их баярлалаа. Тэгээ та бүхний ачаар энэ хүн нэвтрүүлэг маань тэгээ олон түмэнд хүрдэг шүү гэдгийг юуны өмнө хэлье. За урнаатайгаа нэвтрүүлэг хөтлөөгүй маш их удацсан байж тээ. Хоёлоо хоолт хөтлөж удаагүй. Хөтлөөд нэг хэсэг явж исэн чаар нөө урнаа мааж байхгүй болчлоо. Тэгсэн чинь одоо ганаа маань байхгүй болоод гэдэг шиг тийм. Манай ганаа маань завгүй байгаа. За тэгээд хоёлоо нэвтрүүлэг эхлэе та тийм. За өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв бол Сүбэдэ Баатар. За Сүбэдэ Баатар гэдэг сэдвийг бол мэдээж нэг нэвтрүүлэгт ярина гэдэг бол үнэхээр багтахгүй зүйл. Тийм болохоор нэг 2-3 сэдв болох болов гэсэн одоо урчилсан байдгаар ямар ч нэг тийм таамагтай байна. Тэгээд яг өнөөдрийн яг үндсэн сэдв маань бол Сүбэдэ Баатарын тийм уг гарал ба Чингис хааны шилдэг жанжин болсон тухай өгүүлэх юм аа гэж хэлэх гээд байгаа юм. За тэгэхээр Сүбэдэ Баатар гэдэг бол тэг хүн бүхний бүгднгийнхэнс маш сайн мэдж байгаа хүнээ. Тэгээд хүн бас маш сайн мэдж байгаа зүйлээ илүү сайн сонсдог юм шиг байлаа. Тэгээд та бүхэн маань те өөрийнхөө үзэл бодлоо бас чөлөөтөө илэрхийлээрэй гэж хэлмээр байна. За хаадын хаан Чингис хаан болон түүний залгамжлагч өгөөд Гүйг те энэ гурван хаанд те зүтгэж байсан. Дээрээс нь Чингис хааны ууган хүү зүчийн залгамжлагч Алтан ордны улсын хаан баруун зүгийн аян дайныг удирдагч Батын зөвлөх хийгээд тэдэн чин үнэнчээр бүгдэнд нь те зүтгэж явсан жанжтын жанжин бол Сүбэдэ Баатар юм. Түүний аян дайны үед бол Монголын эзэнт гүрний айрам энэ дэлхийн хамгийн үр дүнтэй цэрэг аян дайны үйл ажиллагааг явуулж Евразийн хүчирхэг улсуудын зүрхэнд шар ус хуруулж Монгол цэрэг ялагдашгүй, яндашгүй те цэрэг дайны машин болон хувирахад Сүбэдэ ноёны оруулсан хувь нэмэр асар их. Сүбэдэ Баатарын эзэлсэн газар нутаг улс орныг одоогийн байдлаар дэлхийд ямар ч цэргийн жанжин дахиж давтаж чадаагүй бөгөөд энэ талаараа дэлхийн олон орны эрдэмтэд болон цэргийн стратеги судлаачдын анхаарлын төвд байдаг хүн бол яахын аргагүй Сүбэдэ Баатар. За Сүбэдэ Баатар болон түүний хүү ач нарыг тэгээ одоо ингээд хамтд нь одоо ингээд эзэлсэн газар нутгийг нийтэд нь нэгтгээд үзэх юм бол Европоос Азаас ойрох дорндоос Солонгос гэд те түүний явсан маршрутыг нь гаргаад үзэх юм бол ер нь нэг Аз Европоор нэг хэрэн хисч тололцсон ийм хүн байгаад. За түүний туулсан замыг саяны одоо ингээд ач нартайгаа нийлээд туулсан замыг эрдэмтэд ер нь төсөөлөөд дүүцүүлээд жишиж бодож үзэж хэлэхдээ дэлхийг бүслүүрээр нь 2-3 удаа тойрох тийм урт замыг туулсан гэж судалж гаргаж ирдэг. Үнэхээр агуугаас тийм явсан замыг нь. Тэгэхээр дэлхийг тэгж 2-3 ороож ийна гэдэг чинь Евразийн дунд бол хэрэн хиссэн гэдэг нь бол ерөнхийдөө тодорхой харагдаж байгаа юм тийм. За Сүбэдэ Баатарын угсаа гарлын талаар мэдээж ярих ёстой. За мэдээж хоёр янзын таамаг яваад байдаг хэдий боловч за энэ бүхнийг одоо ер нь бол тэ нэвтрүүлэг 2-3 дугаарт явна гэдэг утгаараа тэ шууд орхиод ер нь хамгийн сүүлийн үеийн судалгаа болох дэлгэрэнгүй тайлбартай Монголын нуус товчоо хэмээх ном байгаа. Тэр 2025 онд хэвлэлтэнд гарсан. За энд бол их Монгол улсын цэргийн гарамгаа жанжин Сүбэдэ Баатар бол Урайн хаан Жарчуудад аймгийн Урайн хаан овгийн хүү юм гэж бичсэн байгаа. За тэгэхээр Жарчууд өвгний одоо хүү гэдэг нь бол тодорхой гэж байгаа байхгүй. Энийг сайн мушгаад үзэх юм бол одоо Зэлэм ноёны дүү гэдэг санаа гарч иж байгаа. За Април Ричард. За энэ хүний одоо ингээд Чингис хааны тэ агва жанжин Сүбэдэ хэмээх юм ном саяхан монголоор одоо ингэж орчуулж гаргасан байгаа. Мэдж байгаа бол одоо нөгөө нэг мандал даатгал гэдээ байдаг гэсэн чинь тэрний одоо Сион гэж нэг гаргасан байгаа. За тэгээд Сүбэдэ Баатар буюу яг өрлөг жанжин Сүбэдэ тий яг энэ номондоо бол ингэж бичсэн байгаа байхгүй юу. Өрлөг жанжин Сүбэдэ бол эрт үеийн цэрэг дайны түүхэндх агуу жанждын нэг яа харахгүй мөн билээ. Цэрэг дайны тактикийн гайхалтай ур чадвараараа түүнийг ямар ч эргэлзээгүйгээр алдарч жанжин Ганнибал болон эртний скипчүүдтэй энэ зэрэгцүүлж болох бөгөөд агуу стратегийн хувьд түүнтэй зөвхөн Македоны Александр болон их Юли Цезар нар л зяндархаж болохоор шууд тийм ийм нэгэн байлаа гэж байгаа. За ингэж хэлэхээр одоо Сүбэдэ Баатарын өөрийнх нь тийм ямар том цэргийн жанжин байсан бэ, хэр агуу хүн байсан бэ гэдэг бол шууд нэвч харагдаж байгаа. Сүбэдэ нь
тоо хэмжээний хувьд төдийгүй үйл ажиллагааны цар хүрээ зориг төлөвлөгөөгөөр эрт цаг үеийн бусад ямар ч айрам цэргийн гол хүчнээс илт давж гарсан агуу том айрам нэгдлүүдийг удирдах ирсэн байдаг. Сүбэдэн удирдлагад ор байсан Монголын айрмууд тухайн цаг үе болон түүнээс өмнөх үед өөр ямар ч айрам цэргийн хүчин хийж чадаагүй тийм өндөр хурдтайгаар мөн хинч төсөөлж чадаагүй өргөн цар хүрээтэй төлөвлөгөөний дагуу өмнө нь хинч туулж байгаагүй асар хол орон зайг хамарсан агуу том агуу маневруудыг төгс гүйцэтгсэн байдаг. Ийм ч учраас Чингис хаан болон түүний залгамжлагчдын аян дайны хамгийн оргил жанжтын нэг гэж бас зүй ёсоор ордог хүмүүсийн нэг. За Сүбэдэн суу алдар үнэхээр агуу байсан тул хорвоогоос хальсныхын дараа түүний цэрэг дайны замналдах гол дайснууд нь өөрсдөө хятад болон исламын ертөнц гэсэн үг шүү дээ. Энэ хүмүүс түүний дурсгал зориулан хөшөө босгож хууч цадигт баларшгүйгээр мөнхлөн тэмдэглэж бичиж үлдээсэн. Хэрвээ Сүбэдэ өрлөг гарч ирээгүй бол Хятад, Солонгос, Перс, Орос болон Унгарыг эзэлсэн Монголын байлдан дагуулал гэж төсөөлөхөд бас жаахан хэцүү гэсэн. Мэдээж хин нэг нь орлого байх гэхдээ Монголын байлдан дагуулал энэ хэмжээний амжилттай гарах байсан үгүй юу? Яагаад вэ гэхээр Сүбэдэ Баатар болвол бусад эрдэмтдийн хэлж байгаагаар маш том юм мөрий тавьдаг гэдэг ч юм уу мөрий гэдэг нь маш эрсдэлтэй алхмуудыг зоригтойгоор хийдэг байсан. Жанжаан гэж үздэг байсан. За өрнөд Европыг хүртэл үргэлжилсэн монголчуудын давшилтын асар том орон зайд таарсан цэргийн бүх хүчийг Сүбэдэн удирдсан армууд л нэгin ч үлдээлгүй буцагсан байдаг. Тэгэхээр ер нь бол монголчуудыг эсэргүүцэж исэн тэр олон дайн тэр олон улсуудын нэгдсэн хүчийг бол Сүбэдэл буцагддаг гэдгийг харж болж байгаа байхгүй юу. За дээр дурдснаас харахад хэрвээ их эзэн хаан нас эцэлж их эзэн хаан өгөөдөө хаан тухайн үеийн Монголын эзэнт гүрний хаан 1241 онд таалал төгсөөд Монголын их хайран болон хан хүүгүүд нь эзэнт гүрний дараагаар хааныг сонгохоор нутаг буцахад хүрээгүй байсан бол Сүбэдэ Баатар Европыг өөрийг нь хүртэл бут цохин сүрүүлэх байсан гэдэгт бол эргэлзээгүй гэдэг гэж. За гэвч агуу стратегч тактикийн ихнэшгүй суутан байсан Сүбэдэ өрнөдийн түүхчдийн дунд бараг л үл мэдэгдэх нэгэн байсаар ирсэн нь хачирхалтай нэгэн зүйл гэж байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр яг л 13 дугаар зууны үед Монгол нутгаар ирсэн эдгэр хүмүүс байдаг. Жишээ нь бол Флана Карфини Монголын эзэнт гүрний гал голомтод зочилж очсныхоо үр шимийг болгож 1248 онд бичиж гаргасан номондоо тухайн үеийн Монголын цэрэг армийн тухай болон тэдний зэр зэвсэг хэрхэн яаж байлдаг дайныхын тактикийн талаар дурдсан боловч тэр нь өрнөдийн цэргийнхний арга бодлого практикт алинд нь ч тусгалаа олоогүй бололтой байдаг. Шалтгаан нь юу вэ гэхээр ер нь бол Сүбэдэ Баатарын талаар бол нэг сайн дурдж өгөөгүй байгаа гэдэг санааг эндээс харж болж байгаа юм. Алдар жуулчин Марко Поло Хувлаа хааны дэргэд 17 жил суусан энэ хүн ч гэсэн Сүбэдэ Баатарын талаар нэг их тийм төдийлөн бичээгүй юм. Тэгэхээр Сүбэдэ Баатар Сүбэдэ Баатар хэн хизээ хаана яаж сонирхож эхэлсэн бэ гэдэг зүйл их асуудал гарч иж байгааз. Хожим нь ямар түүхэн сонирхож эхэлсэн бэ гэдэг. Харин 1829 онд Францын түүхч Жан Фер Абел Ремиза гэдэг хүн Сүбэдэ намтрах хэмээн эртний хятад цадигт бичсэн эдгээр хятад цадигт хятад сурвалжид үлдсэн гэсэн үг шүү дээ. Үлдсэн энэ хууч яриа бичиг энэ зэргийг орчуулад буулгасан 9 хуудас нийтлэл гаргасан байдаг. Тэгсэн атал Ханс Дилбергсийн цэрэг дайны урлагийн түүх гэдэг хамгийн гайхалтай бүтээл гэдэг юм л да дэлхийд дахинд. За энэ дэлхийд дахины бүтээлд Сүбэдэ Баатар битгий хэл монголчуудын талаарч огт дуртаагүй байдаг. Яаж цэргийн тактикийн талаар 13 дугаар зуунд дэлхийд ноёрхож исэн монголчуудын талаар бичээгүй мөртлөө цэргийн урлагийн хамгийн гайхалтай ном болж байна гэдэг нь их сонирхол татж байгаа юм байна. За орчин үеийн цэргийн түүхчдээс Монголын цэрэг дайны практикт дүн шинжилгээ хийж түүндээ Сүбэдэ жанжны аян дайны зарим арга хэлбэрийн тухай цөөнгүй зүйлийг багтааж гаргасан анхны мэргэжилтэн бол хаант Оросын армийн командлагч дэслэгч генерал Михаил Ильич Иванов гэдэг хүн байна.
За энэ хүн бол 1801-ээс 1874 онд амьдарч байсан хүн. Энэ хүн бол тэрээр ер нь бол Сүбэдэ Баатрын аян дайны тактикийн талаар дэлхийд дахин таниулахад бас маш том хувь нэмэр оруулсан хөөн гэдгийг бол бас үзэж болж байгаа юм. За ингээд цаашаа араасаа хүрээд явчих юм бол 1927 онд Британи Лидл Харт гэдэг хүн хүртэл Сүбэдэ Баатрын талаар тэрний цэрэг дайныхын тухай, тактикийн тухай ингэж бичсэн байдаг. Орчин цагт ч гэсэн ер нь дэлхийн олон орны эрдэмтэд бол Сүбэдэ Баатрын дайны тактикийг нь илүүтэй ихээр судалдаг. Мөн орчин цагт ч гэсэн дайндаа бас ашигладаг гэдэг зүйлийг бас ярьж гिचээдэг 20 дугаар зуунд. За хоёул хуучин яриарууга буцаагаад орё да. За энэ юу гэсэн үг гэхээр Сүбэдэн угсаа гаргал. За энэ яриарууга буцаагаад ороход бол Сүбэдэн угсаа гарлын талаар бол эсрэг тэсрэг байр суурь байдаг гэж хэлээд байгаа шүү дээ. Монголын нуус товчоо болон хожим нь Юан улсын судар хоёрт бол Сүбэдэгийн нэрийг бас хоёр өөр янзаар бичих. Угсаа гарлын талаар эцгийнхэн талаар ч юм уу өөр тэрний хүүхд энэний хүүхд гэх мэтлэнгээр бичдэг зүйл байгаа даа. Гэхдээ саяны түрүүний дурдсанаар хамгийн сүүлийн үеийн судалгаагаар бол зэлэм жанжны дүү болох нь бол харагдаж байгаамаа. Тэгэхээр тэдний өвөг дээдс хэдэн үеэр Чингис хааны өвөг дээдстэй холбоотой болох нь тодорхой харагдаж байгаа. За энэ тухай Монголын нуус товчоонд Урайхаа овогт жарчуудаа бол Чингис хааны алдарт хоёр цэргийн жанжин Зэлэм, Сүбэдэ болон Чингис хааны төлөөний итгэмжилт илч. Итгэмжилт ингээд илч гэж үг юм байна шүү дээ. За энэ илч Чахуурхан гурвын эцэг гэж байгаа. За тэгэхээр Сүбэдэ Баатар бол ахтаа хоёр ч баг ахтаа байсан байж тарах гэдэг. Чахуурхан гэдэг бас нэг хүн гарч ирээд байгаа байхгүй. Магадгүй нөгөө талаар эрдэмтэн судлаачдын хэлж байгаагаар Зэлэм Сүбэдэ хоёр бол төрсөн ах トゥ хоёр биш ээ. Магадгүй хамаатнууд гэдэг санаа эргэжээдэг. За энэ нь аль нь ч зөв байлаач гэсэн Сүбэдэ бол агуу цэргийн жанжин гэдэг нь бол тодорхой тий. За тэгээ яг энэ нэг жарчуудаа гэдэг талыг ингээ хөөгөөд бариад үзэх юм бол энд нэг ийм зүйл болж байгаа. Онон мөрний дэлгэн болдог хэмээх газар Исүүхэ Баатрын ууган хүү Тэмүүжин өөлөн хатнаас мэндэлдэг. За яг энэ үйл явцдаа давхцаад бол жарчуудаа гэдэг өвгөн бурхан халдан уулнаас өөрийнхөө ингээ хөөргөө үүрээд гэж байгаа юм. Хөөргөө үүрч Зэлэм нэрт хөвгүүнээ дагуулan шин төрсөн Тэмүүжинд булган нэхий өвч Зэлэм нэрт хөвгүүнээ бас өргөн барьсан байдаг. За тэр хүүхдэн ч гэсэн өөрөө үлгийтэй жижиг бага насны хүүхд байхгүй. Одоо хоёлоо бодоод үзье да. Тэмүүжин өөрөө бас бага насны дөнгөж төрсөн хүүхд байлаа гэж бодъё те. За ээж нь бол Нера бийтэй. Эцэг нь бол хамаг Монголын захирж байгаа том баатар. За гэтэл жарчуудаа өвгөн бол яг тэр Зэлэм нэрт хүүгөө бол Тэмүүжинд өгж байгаа. За энэ үйл явдлыг нь бол зүгээр төсөөлөд ингээд үзэх юм бол дөнгөж төрсөн өөлөн үжин бол өөрөө нэлэх хүүхдтэй байж ахаа тэр жарчуудаа өвгөний нэлэх хүүхдийг нь өсгөж тэжээн гэдэг бол хэцүү асуудал. Исүүхэ Баатарч гэсэн дөнгөж төрсэн нэлэх эхнэрийнхаа ингээд би хаа нэлэх байгаа штэ. Тэрнгүүр ахаад нэг хүүхдийг асруулан гэдэг бас байж болох уугүй юу. Магадгүй Овг аймгийн захирагч байсан учраас асрагч ихтэй гих мэтийн хүмүүс байдаг л байсан бах. Гэхдээ ямар тач энэ зүйлийг бол дараа нь хожим нь топ нэг жарчуудаа өвгний өөрийнх нь хэлснээр нь бол хожим тухайн үед маань хүмүн баг балчир байсан учраас том болоход нь эргүүлж авчирч өгөө гэдэг энэ санаа хэлсэн гэж байгаа байхгүй. За ингээ буцаагаад аваа явсан. Буцааж авч яваад 1170-ад оны сүүлээр 70 оны сүүлээр 8 шарга агтаа алдсныхаа дараа авчирч ирээд боорчтой танилцаал Тэмүүжин чинь дараа нь би намайг баг байхад 9 настай байхад эцэг маань дайс эцэн гэдэг хүнийд ингээд хөргөн тавьсан. Бүртөө үжин гэж хүн байх ёстой гэд бүртөө үжнээ очиж авдаг штэ. За бүртөө үжнээ аваад буцаад ирсэн яг энэ үед нь жарчуудаа өвгөн дахин ирээд гэж байгаа байхгүй тий. Дахин ингээд Тэмүүжин болон бүртөө үжин хоёр дээр ирж байгаа гэсэн үг штэ. Би нэг нэлээд баг 18 жил 19 жилийн дараа гэдгийг нь ойлгох гэдэг юм. За ингээд хөвгүүнээ дагуулan ирж эмээлээ тохуул үүдээ сүхүүл гэж хэлж байгаа байхгүй. За энэ үг нь юу гэсэн үг вэ гэхэлэр мэдээж нэг хожим нь бол нэг Чингис хааны өмнөж нөхдүүдийн нэг болсон Зэлэм те. Гэтэл энэ бол албад иргэн гэдэг утгаар нь өгж байгаа гэдгийг бас бодох хэрэгтэй. За ингээд Монголын нуус товчон түүнийг жарчуудаа нэг Сүбэдэгийн аав шүү те. Зэлэм хоёрын аавыг жарчигуудаа өвгөн гэж нэрлээд идэг. За тэгэхээр энэ түүний нэр нь бол жарчигуудаа гэдэг нь бол түүний нэр нь те. Харин жарчигуудаа өвгөн гэдэг нь болохоор түүний хүндэтгэлийн нэр нь гэсэн. Манайхаар гуай гэдэг шүү те. Авгаа гэдэг. Тий, авгаа яг үнэ. Социализм үед авгаа гэдэгсэн те. Яг тэрнтэй адилхан. За социализм үед ч гэнэ тэрээс ч өмнө бас авгаа гэдэгсэн те.
За жарчгуудаа үгний одоо энэ үйл хэрэг болвол тухайн үеийн монголчуудын тий эзэн харьяатын харилцааны нэг онцгой хэлбэр байсан гэж. За магадгүй би арай өөр жишээгээр авч иж магадгүй гэхдээ энийг заавал хэлье гэж бодсон тий. Яагаад ийм одоо өсвөр насны хүүхд эсвэл одоо ингээд бага насны хүүхдүүдийг эзэн оюунд гэж тий туслах нөхөр эсвэл одоо ингээд харьяат иргэнтэй ингэж болгож өгөөд байгаа юм бэ гэдэг зүйл байгаа даа тий. За энэ нь нэгдүгээрт бол тэр одоо ирээдүйн тэр улсын эзэн болох хүнийг дагснаар бол тэр хүүхдийн карьер санаа завхааргүй болж байна. Тийм багс. Бүр Монголын улс товчооны эхний хэсэгт аваад үзэх юм бол Малик Баяудын нэг өвгөн те ядарсан өвгөн Добун мэргэнд бас хүүгээ өгдөг махар гуйны махар сольж байгаа юм шиг харагдаж байгаа юм шиг боловч цаагаараа тэр хүүхдийн те одоо цаашдын амьдралыг нь бодсон үйл явдал болсон гэж гарч ирээд байдаг те. Тэгэхээр энэ бол яг тухайн үеийн нийгмийн байдлаар л тодорхойлогдох зүйл болж таарад байгаа. За энэ үйл явдалд жарчгуудаа өвгөн бурхан халдун уулнаас бууж ирэхдээ бас л нөгөө төмөр дарахлахад ашигладаг хөөргөө өөрч ирсэн явдлыг нь онцлон тэмдэглэсэн байдаг. Яагаад ингээ Монголын нуус товчоонд тэр жарчгуудаа гэдэг өвгөн тэр дархан буюу одоо нэг төмөр хайлуулгатай тэр хөөргөө тий ингэж авч яваад байгаа юм бэ гэдэг зүйл гарч иж байгаа сте. За энэс үзэх юм бол төмрийн дархан хүн байсан нь мэдэгддэг. Дархан хүн. Харин бурхан халдун уулнаас бууж ирсэн гэдгийг нь онцолж байгаа нь түүнийг нөгөө алунгай хатны үеийн те бурхан халдун уулны эзэн бургаасун буюу те босгосон шинж баян урайнхаа одоо эдний одоо урайнхаан удам гэдгийг нь хилээд байгаа юм биш үү гэдэг санаа гарч иж байгаа. За ингээ бүр энийг ингээ бодоод ингээд яваад үзэх юм бол те тэр хүүгээ авчирч өгч байгаа энэ 20-од жилийн дараавч бурхан халдун ууланд бас байсан байгаа дагастай. Бурхан халдун уулын л одоо ингээд байсан гэдэг энэ санаа гарч иж байна. Тэгэхээр дархан хүн гэдгээс харах юм бол бурхан халдун ууланд суудаг урайнхаан нэг салбар овг бололтой гэж байгаа. За тэгэхээр ямар ч хамгийн сүүлийн үеийн судалгаа ингээд тулгаад үзэх юм бол Сүбэдэ Баатар бол урайнхаа ийм хүн байсан гэдэг нь бол нэгдүгээр тарагдж байна тий. За энэ үед бол Сүбэдэ өөрөө яг юу хийж исэн бэ гэдэг санаа гарч байгаа. Хамгийн эхлээд тэр Исүхэ Баатарын үед зэлмийг тэр үлгийтэй байхад нь авчирж хахад Сүбэдэгийн тухай тэр одоо хожмын агуу жанжны тухай юу ч байхгүй шүү дээ тий. Харин л тухай яваад байна тий. Харин тухай л явж байгаа. Харин сая одоо баг 19-20 настай орчим тий энэ залууг авчирч өгж байгаа яг энэ үйл явдал дээр зэлэм одоо нэг Тэмүүжин хоёр нэг насны ойролцоо гэдэг байна тийм ойролцоо настай гэдэг. Тэгэхээр эндээс юу бодож болох вэ гэхээр жарчгуудаа өвгөн Тэмүүжин бүртөө нарыг зорин ирэх үедээ Сүбэдэ нь бол 5-аас 6 орчим насны хүү байсан гэдгийг нь харж болж байгаа юм. Хамгийн анх нөө зэлэм ахыг авчирч өгөхдөө нэлэх хүүхдээ авчирч өгжсэн боловч жарчгуудаа өвгөн буцаад бурхан халдун ууланд очиод дахиад нэг хэдэн жилийн дараа 10 хэдэн жилийн дараа ахаад нэг хүүтэй болсон байж тарах гэдэг тийм бааз. За тэгээд энэ үйл явдал нь яг юуг хэлж байгаа юм бэ гэхээр магадгүй би хитрхи их ингээд төсөөлөлтөө автаад ярьж иж магадгүй. Гэхдээ яг нэг ийм юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Яг Сүбэдэ хүү бол яг нөгөө эцгийн одоо мэрэгжлийг өвлөж авах гэхээсээ илүүтэйгээр Тэмүүжин шиг баатар болохыг багнааснасаа тий харсан байх ёстой. Тэгэхээр зэлмийг авчирч өгч байгаа энэ үйл явдалд эцгийнхээ ард тэр агуу том одоо Тэмүүжин гэдэг хүнийг тий ямар гой том нүсэр том бие хаатай одоо нэг түүхэн сурвалжтай тэмдэглэсэн байгаа шүү дээ. Чингис хаан бол тий энгийн одоо монгол хүнээс бол ингээд том бие хаатай гэдэг. Тэгэхээр тэр өсөж том болсон тий Чингис хааныг хараад ийм агуу том баатар болно доо гэж хөсөж мөрөөдөж исэн 5-6 настай хүүхэд байж бас болох юм тий. Зүгээр ингээд онцолж хэлэх чинь. Тэрнээс биш Сүбэдэ Баатарын хүүхэд насны талаар бол тий юм бичиж үлдээч гисэн одоо түүх сурвалжийн мэдээ гэж бас байхгүй. За энэний дараа тий дараагийн үйл явдлаас нь одоо ингээд тий дараагийн үйл явдлаас нь бас л миний саяны төсөөлөл бас харагдаж болохоор байхгүй юу. Яагаад вэ гэхээр дархан өвгөний нэр гарах 3 хүү гарч чинь. Сая тийм багаз зэлэм тэгээд одоо Сүбэдэ тий дээрэс нь одоо Чингис хааны бас маш том одоо илч төлөөлөгч итгэмжилж илч байсан чахуурхан. За энэ гуруула уг нь аавынхаа аль нэг нь эцгийнхаа мэрэгжлийг өвлөж дархан болох ёстой байгаа сте. Гэтэл энэ гуруула их Монгол улсын төр зүтгэсэн зүтгэлтэн болсон гэвэл зохилтой. Тэгэхээр энд бол одоо бүгдээрээ төр зүтгэсэн ийм хүмүүс болсон гэдэг санаа гарч чинь тий. За ингээд Сүбэдэ Баатар чухам яг хизээ Тэмүүжинд ирж нийлсэн тухай хамтран ажиллагч танилцуулсныхаа дараа ярив те.
За маш гайхалтай байлаа. Одоо Чингис хааны нөгөө итгэл жанчдуудын нэг тий дөрвөн охины нэг ч гэдэг юм уу агуу жанжин байсан гэдгийг мэднэ. Яагаад гэдгийг нь ерөөсөө бас тий мэдэхгүй байсан. Тэгээд яг багшаа ингээ ярьсан чи яг нэг киноны дүрслэлүүд маш их буулаа. Тэгээд нөгөө 5 настай хөлт мөрөөдөж байгаа гэдэг энэ төр тий маш гайхалтай. Дандаа нөгөө их сурвалжтай гэдэг утгаараа ингээ тий маш ийм гоё мэдээлэл болж байна. Баярлалаа багшаа. За өнөөдрийн нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр өрх бүрийн хэрэглээ уян гурил маань ивент тэтгэж хамтарч ажиллаж байна. За тэгэхээр зөвхөн бүхэл үрийн гурил үйлдвэрлэхэд тусгаалan зориулсан Америк технологиг одоо Монголдо нутагшуулж амжилттай ингэж нэвтрүүлэг хэрэглэгчтэй хүргэж байгаа. За тэгэхээр бүхэл үрийн гурил нь улаан буудаг хальстай нь бүхлээр нь тэрэмдэн гаргаж авдаг болохоор шимт хижээлээ одоо бүрэн хадгалсан байгалийн хамгийн үн цэнтэй гурил. За ялангуяа одоо хүний биеийн бодисын солилцоог дэмждэг эслэг гэж зүйл байдаг. Одоо бидний биеийн одоо хотоод гисэндэх ашигтай бактерийг тэжээдэг зүйл бол уустдаг эслэг гэж зүйл байдаг. За уустдаггүй гэд хоёр янзтай тий. За энэ бол одоо хэрвээ эслэг хэрэглэхгүй бол бидний ашигтай бактери өлсөж үхэх нь ер нь бол тий. За тэгэхээр энэ яг ямар даваа талтай вэ гэхээр хальс байгаа нь эслэг байгаа гэсэн үг. Антиоксидант байгаа. За тэгээд нөгөө дотор цөм болон одоо нэг жирм гэдэг юм да тэр тэдгээр нь ингэж одоо юм бүхэн байгаа учраас гэх юм уу. За энэ бол одоо маш ингэж шимт хижээлийн эслэгийн үүргийг гүйцэтгэж байдгаараа бол одоо ашигтай бактери тусдаа гэдгээрээ хүний бүх эд эсэд ингэж тусалж яадаг. За мэдээж нөгөө ашигтай бактери гэдэг чинь хүний харагдаж байгаа байдал, сэтгэж байгаа ууртай явах, уургүй явах гэд те. За тарих бидний удирдаг байтал баг одоо хотоодноос тархийг ингэж удирж яадаг. За ийм одоо чухал зүйлийн гол хижээлэн гэдэг. Тэгэхээр энэ бүхэл өрийн гурил бол надад маш ийм одоо те эрүүл мэндийн санагдаж байгаа. За тэгээд одоо саяхан миний тайлбарлсан зүйлүүд ингэж хэрэгжихэр юу болох вэ гэхээр хэд тархалтаа сэргийлнэ, цусны эргэлтийг дэмжинэ, бодисын солилцоог идэвхжүүлнэ гэд ийм олон талын давуу тал байдаг. Би одоо чинь өөрөө нөгөө өдөрт нэг алим, нэг лувуу ингэж заавал уустдаг болон уустдаггүй ингэж нөгөө ашигладаг. Гэтэл энэ гурил бас ингэ адилхан үүдэлтэй гэхээр ингээд эрүүл мэндэ ботсон маш зөв сонголт болж байгаамаа. За Монгол улсын 21 аймгийн бүх томоохон зах худалдааны төв болон сүлжээ дэлгүүрүүдээр борлуулагдаж байгаа. Уян гурил гэдэг та бүхэн бас очиод аваарай. Улаанбаатар 9 дүүргийн зах худалдааны төв болон бүх сүлжээ дэлгүүрүүдээр ингэж худалдаалагдаж байна. За Facebook-оор нь бас уян гурил гэдэг дагаж аваад хүргэлтээр бас авчих боломжтой. Холбогдохын дугаар нь 7717 88 89 88 36 гэсэн утсаар холбогдох боломжтой. Тэг өнөөдрийн энэ гайхалтай нэвтрүүлгийн маань ивент тэгж байгаа хамт олонда амжилт хүсье их баярлалаа. Би бас сая төсөөсөн юм гэдэг байна. Тэгээ яг уян гурилынхаа хамт олонд бас маш их баярлалаа. Сүүлийн үеийн яг их Монгол улсын түүх нэвтрүүлгүүдийг байнга ивент тэгээд байгаа. Тэгээ өнөөдрийн яг энэ Сүбэдэ Баатар гэдэг дээр чинь те сая чинь өнөө тархиараа бодлоороо гэл ингэдсэнтэй адилхан Сүбэдэ ч гэсэн өөр амар тийм стратегч хүн байгаа байхгүй те. Тэгээд тэхэн гот нь уян гурил яг тухайд байсан юм болоо те. Яг ийм гурил байсан юм болоо. Тэгээд ухаантай байсан юм болоо гэсэн юм бодож байсан те. За уян гурилынхаа те маш их баярлалаа. За одоо нөгөө 5 настай хүүчин мэдээж эцгийгээ дагаад буцаал явсан байгаа тийм биз. За ингээ явсаар байгаад нэг мэдсэн чи хизээ хаана яг Чингис хаан дээр ирж нийлвэ. Яаж яваа Чингис хааны одоо тий өрлөж одоо ингээ Чингис хааны жанжин болсон бэ тий ноён болсон бэ гэдэг зүйлүүд яригадад эхэлнэ. За ингээд энийг бол ингээ сайн яваад хайгаад үзээд ах юм бол Монголын нууц товчоонд бол тий Тэмүүжинг 1189 онд хар зүрхний хөхнөр хэмээх газар хамаг Монголын хаан болох үед нь бол тий тэрээр Урайхан аймгаас салж Чингис хааныг дахаар ирсэн гэдэг ийм зүйл гарч иж байгаа. За түүнээс хойш Чингис хааныг саллгүй дагаж олон байлдаанд оролцож явсан гэж байна. За энэ үйл явдлыг бүр сайн тодруулах юм бол Тэмүүжин яг тэр хамаг Монголын хаан эзэн хаан ширээнд суухаас өмнө шүү. За энэ өмнөд бол жамхтай нийлээд ингээд нэгдээд ингээд нэг хэсэг 1.5 жил хамт амьдардаг. За ингээд амьдарч ирсэн чинь нүүдлийн түрүүнд явж байхдаа Жамуух Тэмүүжин хоёр бэлчээрээс болоод ингээд муудалцдаг. Тэмүүжин хаан уулан шахаж буй ядуужинд гэр болтгоо гол шахаж буй хончин хургачнд хоол болтгоо те горгүй цаа гэл одоо яах вэ гэл нэг иймэрхүү асуугаад байна шүү дээ. Дуу хон хоёр хизээч нэг бэлчээр бэлчихгүй. Тэгэхээр энэ нь бол нөгөө нэг салыг гэсэн утга санааг илэрхийлж байна гэд Тэмүүжин болон те тэднэр ингээд хүрээн ингээд нүүдэл нь шүн буудлахгүйгээр тэр чигээр яваад өгдөг байхгүй. За маргааш өдөр боссон чинь яасан бэ ингээд өдөр болоод гэгээ ороод ингээд харсан чинь Тэмүүжиныг дагаж ирсэн жалаар иргнээс баруулаас мангууд тэр бүхэл боорчийн дүү өгөөлн чэрби хүртэл ирдэг. Боорч хүртэл одоо 8 шаргаагт хэрэгтэй би Нахуу баяны ганц хүмүү гэж хэлдэг штэ. Гэтэл одоо энэ дэр дүү гарч ирнэ. Тэгэхээр энэ чинь өөрөө Монголын нуус товчоо. Нэг л одоо сурвалж те. За бисүүд, сүлдэс, хонхтон, сүүхээхэн, олхнууд, горлоос гэд маш олон овгийн төлөөллөөс
хүн эрэхтэй заавал ах дүүнэрийгээ дагуулж ирж байгаа энэ үйл явдал болж байгаа байхгүй. Тэмүүжин дэрч нийлж штэ. Яг энэ үед зэлмийн дүү чахуурхан Сүбэдэ Баатар нар гэж байгаа. Урайн хаан иргэнээс салж зэлэн махта ирэн нийлсэн гэж байгаа байхгүй. За энэ бүхэн юу гэсэн үг вэ гэхлээр эндээс нэг дүр зураг харагдаж байгаа юм. Энэ яг энэ бүхнийг одоо ингээд яг ухаарад ингээд бодоод үзэх юм бол Чадрааны жамх бол эдгээр бүх овг аймагуудыг нэгтгэн захирж байсан эзэн нь байсан байгаа байхгүй. Энэ эзнээс нь энэ олон хүчийг Тэмүүжин татаж авч чадсан гэсэн. За яг энэ үед л одоо хин Сүбэдэ Баатар хамгийн анх удаага Тэмүүжин дэрж байгаа гэсэн. Тэгэхээр нөхцөл байдал түүхэн үйл явдлуудын хувьд бол онон мөрний эхний хар зүрхний хөхнөр гэдэг газар Тэмүүжин хамаг Монголын хаан болж байгаа үед нь Сүбэдэ дөнгөж ирж байгаа энэ үйл явдал хийлээд байна. Тэгэхээр одоо он тодорхойлчлаа. Сая хоёулаа нөгөө нэг цаг хугацааны хувьд бол Сүбэдэ Баатар хэдэн он төрсөн бэ гэдэг нь бас тодорхой байдаг. Тэрний юу гэхлээр одоо исламын одоо орны одоо түүхчдийн тэмдэглэж үлдээснээр бол Сүбэдэ Баатрыг бол 73 наснда таалд өгсөн гэл гэх мэтлэнгээр ярьдаг. Тэгэхээр Сүбэдэ Баатрын төрсөн он цаг нь өөрөө 1175 оныг мөргөд идэг. За 1175 он гэж бодоод үзэх юм бол хамаг Монголын хаан ширээнд суусан тэр яг үед нь Сүбэдэ 14-өөс 15 насны хүү байгаа байхгүй. Тэгэхээр шууд цэргийн жанжин болох нэгдүгээр боломжгүй. Цэрэг болчихс бас за яг цэрэг яг шууд дайн тулааны үед бол цэрэг болох боломжтой л да. Яг ийм их цагт бол юу байхгүй гэсэн үг. Цэрэг болох боломжгүй гэсэн үг байхгүй. Арай болчихсон. Тий. За тэгэхээр тэр тусмаа одоо ингээд цэргийн ноён болох ямар ч боломжгүй. Тэгэхээр мэдээж тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад магадгүй одоо нэг албат зарцын хүнд хүчээр ажил. За нөгөө аав нь хэлсэн байгаа шүү дээ. Имэйлээ тохуул, үүдээс өхүүл гэл ингээд хэлсэн байгаа шүү дээ. За тэгэхээр чинь нөгөө имэйлээ тохуул гэл. За гих мэтлэнгээр одоо хэлж байгаа нь бол мэдээж магадгүй тийм ажил хийжсэн байж магадгүй. Тэрнээс бодох юм бол харин яг энэ үедээ бол тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад одоо ингээд талын мортон дайчдын гараар эр цэрэг болох бэлтгэлд бас нохлуулж байсан байж магадгүй гэдэг санаас гарч ирж байгаа. Тийм байгаас тий. Магадгүй одоо нөгөө 70 байлжуудын дайн гэдэг чинь тун удахгүй болж байгаа тий. Тэмүүжин жамх хоёрын түүхэндээ одоо 13 хүрээний дайн гэдэг дайн болж байгаа тий. Энд ч оролцсон байх магадлалтай. 14 15 настай хүүхэд гэхээр зас оролцоогүй ч байсан ч одоо яах вэ тий. Арай л нэлэх юм гэдэг шиг. За ингээд ер нь бол тэр нөгөө эцгийн хэлсэн үүдээс өхүүл имэйлээ тохуул гэдэг үг бол бас учиртай байгаа зү тий. Тэгэхээр ямар тааж эхнээс нь ахуулаад шууд одоо нөгөө боос болно гэж байхгүй шүү дээ тий. Одоо урлагт ярьдсан байл л дээ нөгөө босгоны одоо ингээд шороогоо овоолж босгоно гэд босгоны боол гэж ярьдэн шүү дээ. Тэрнтэй адилхан босгоныхаа шороог одоо овоолдог гэдэгтэй адилхан бүх юмыг бас багаас нь эхнээс нь хийсэн байх магадaltaй гэсэн. За харин ах зэлмийн зэлэм гэдэг бол айл хэдийнэ Тэмүүжингийн өрлөг те ноён болчихсон ийм хүн явж байгаа. За тэгэхээр мэдээж одоо ахын нөлөө бас тухайд байсан үгүй тухайд одоо ар хүрийн арга хаалгаар юм хийдэг байсан болов үгүй бол одоо манайх шиг одоо орчин цагийн гэдэг шиг те. За тэгээд бодоод үзэх юм бол магадгүй зэлмийн санал болгосноор Сүбэдэ хамаг Монгол улсын үед Чингис хааны өргөөний үүдийг сахих буюу хишгтэн цэргийн тоонд анх удаа багтаж орсон байх магадaltaй. За хишгтэн зэрэг гэдэг чинь бол яг хожимоо гарч ирж байгаа юм л да. Гэхдээ яг үүнтэй төстэйгээр нэг үүд сахих боол гэдэг ч юм уу нэг иймэрхүү ажил хийж исэн байж магадгүй гэдэг ийм судлаачдын таамаг байгаад. За үүний хажуугаар цэргийн эрдэмт боловсрч цэргийн ноёдын удирдлагад ор зэрэг дэвээ ахиулах нэгт нямба ингээд шатлалыг шатлалын дагуу өсч дэвдсэн байх боломжтой гэж байгаа байхгүй. За мөн тэрээр өргөөний үүд сахих үүрэгтэйч мөн өрлөг зэлмийн дүү мөн Тэмүүжний өргөөний үүд сахигчийн хувьд Сүбэдэ их хуралдай зөвлөгөөн чухал асуудал байнга байлцж ирсэн. Тэмүүжний цэргийн жанждын одоо хуралдаанд байлцах хам байх боломжгүй болвол үүд сахих хүн гэдэг чинь ханны цаанаас тэрдгээр ноёдуудын чанга дуугаар гэдэг ч юм уу тэр хурал зөвлөгөөнд оролцож байгаа энэ бүх үгийг одоо сонсогдож байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол ноёдын асуудлыг хэлцэж буй үйл явдлаас Сүбэдэ Баатар ихийг сонссон байх магадaltaй. Чухал шүү дээ. Энэ чинь дадлага байхгүй тийм үү? За ингээд Сүбэдэ Баатар цэрэгт илсэн он цаг хийгээд Тэмүүжин хамаг Монголоос их Монгол улсыг байгуулах түүхэн үйл явдлын 10 гаруй жилийн одоо байлдан дагуултад давцдаг. Энэ үйл хэрэгт эхнээс нь идэвхтэй оролцсон учраас дэлхийн шилдэг жанжин болсон байх ийм магадлал өндөртэй. За хэдийгээр 1197 он хүртэл Сүбэдэг ямар нэгэн дайн тулаанд оролцсон гэх мэдээ баримт түүхэн сурвалжид ерөөсөө огт байдаггүй. За би түрүүн хэлсэн шүү дээ нөгөө Ричардын одоо ингээд нөгөө саяхан орчуулагдсан одоо ингээд
Чингисийн агуу жанжин Сүбэдэ Баатар гэсэн номноос бас ингэ ашиглаж байгаа гэд яриадсан те. За тэгэхээр Ричард өөрийн бүтээлдээ ингэж хэлсэн байна л да. Дээд тушаалын цэргийн эргэтэн ноёдын зөвлөгөөнд байлцаж тэдний асуулт хариулт мэтгэлцээний гэрч болж байсан нь дайн тулааны талбарт олж байсан туршлагаас нь илүүтэйгээр Сүбэдэг тодрон гарахт нь нөлөөсөн гэх дүгнэлтэнд их сурвалж биднийг өөрийн эрэхгүй хүргэж байна хэмээн онцлсон баг. За ингээд 1197 онд 23 нас хүрсэн Сүбэдэ хид хідэн тулаанд оролцсон дайчин ир болоод байсан тэр үед Тэмүүжин үст мэрэгдийг уулгалан довтолж байсан. Юан улсын сударт энэ үед Сүбэдэ 100-ын ноён байсан бөгөөд тухайн үеийн хамаг Монгол улсын цэргийн хамгийн том тушаалтан бол 1000-ын ноён. 1000-ын ноёны дараа 100-ын ноён байгаа байхгүй. Тэгэхээр 97 онд 100-ын ноён болсон байна гэдэг бол нөгөө өмнө нь хэлж байгаа те магадгүй эхнээсээ тэр дайн тулаанд оролцоод яваадсан гэдэг энэ санаа бас дэмжигдэх боломжтой юм а гэдгийг хэлж байгаа. За ингээд тэр 1000-ын ноёдуудыг бол мэдээж Чингис хаан шууд өөрөө томилж байгаа. Тийм биз? Харин 1000-ын ноёдууд нь 100-ын ноёдуудаа томилж байгаа. Ийм нэг дистаралсан одоо ингээд засаг захиргааны шат байгаа байхгүй. За ингээд 1197 оноос 1206 он хүртэл их Монгол улс байгуулахад болсон бүх дайнд Сүбэдэ оролцсон байх учиртай. За Латая бидэнд мэдэгдэж байгаагаар бол 1203 онд Хэрээд улсыг мөхөх аян дайнд Сүбэдэ оролцсон байдаг. За үүнээс гадна 8-нд хийх дайнд Чингис хаан өөрийн шилдэг ноёдоо дагуулж явсан нь цэргийн бүрэлдэхүүнээс тодорхой харагддаг. 8 нар цэргийн тоогоор давамгаалах боломжтой. Бас тухайн үеийн 8-ны дайчид бол зэрлэг догшин авраараа зартаа бөгөөд цэргийн дарга нар нь хориглон хамгаалах, довтлон шахах, ур чадвараараа хэдий алдар цуута болсон байдаг. Хөгсүс Сабраг Баатар гэж гарч ирж байгаа. Тэгэл нөгөө нэг Ван хаан ч Хөгсүс Сабраг Баатартад дайтгаасаа тэг эмээгээд Чингис хааныг тэр буурин дээр нь орхиод нүүгөд явчихсан байгаа даа шүү дээ. Энэ бүхэн нь бол 8 бол хүчрхэг гэдгийг бас давхар харуулдаг байгаа байхгүй юу. Чингис хаан зүгээр нэг 8-ыг ингээд Таян хааныг айлгасаар гал ингээд дараад авчихсан биш. Тэр хүчрхэг улсыг бас буулгаж авсан гэдэг санааг хэлээд байгаа шүү дээ. За мөн тэрээр 1204 онд 8 улсыг мөхөх аян дайнд оролцож хувилаа, зэв, зилэм зэрэг хүмүүсийн хамт дөрвөн хушууч болж 8-ны гол хүчийг устгахад чухал үүрэг гүйцэтгсэн. Хушууч гэдэг нь болохоор Чингис хааны дөрвөн нохос гэж байна. Дөрвөн нохот гэж гарч ирдэ шүү дээ. Чингис хааны дөрвөн нохос гэдэг. За тэгэхээр энэ нь бол яг юу гэсэн үг вэ гэхээр энэ мөр нохоо гэдэгтэй бол биш байгаа байхгүй юу. Нохоо мэт үнэнч гэсэн утга санааг илэрхийлж байна тий. За нохоо хүндрэлтний хамгийн үнэнч амтан гэдэг шүү дээ. Яг энэ утгаар нь нэрлсэн байх боломжтой. За ингээд энэ түүхэн сурвалжид бол Нахугүн уулын үүрт буй их гол цэргийг те ингээд нийлдэл нь ингээд хөөж яваа энэ үйл явдал харагдана гэсэн үг. Нахугүний уулын тэр нэг бэл газар өндөрлөг газар 8-ны Таян хаан те ингээд зогсцсон цэргээ ингээд өдөртөө зогсож байгаа штэ. За гэтэл тэр 8-ны цэргүүдийг буцаагаад нөгөө хотонд нь орсон одоо чон мэт ингэж хөөж ирж байгаа энэ үйл явдлыг харсан Таян хаан дэрэгдээ байсан жамуухаас асууж байгаа байхгүй юу. Энэ олон хоног чон хотонд нь хүртэл үлдэн хөөж ирэх мэт эд юун хүмүүс ийхүү хөөж явдаг билээ гэж асуусан байгаа байхгүй. Гэтэл жамх өгүүлэхтэй Тэмүүжин анд минь дөрвөн нохойг хүний махаар тижээж гинжилж уйж байдаг билээ. Бидний одоо харуулыг үлдэн хөөж байгаа тэд болвол Чингис хааны дөрвөн ноход үзье. Тэр дөрвөн нохос болвоос ширмэн төмөр магнатай, цүүзэн хушуутай, шүвг хилтэй, төмөр үр зөрөгтэй, илд ташууртай шүүдрийн усыг ууж хий салхийг унаж явмытэд. Алалдан байлдах өдөр ард хүмүүсийн махыг идмүйтэд. Хүрлцэн байлдах өдөр хүний махыг хүнс болгомуутэд. Гинжнээсээ мултраад идүүгээ уяанда баригдан хилэгнэж байсан тэд ийхүү баясаж тийхүү ам иш шүтээ те шилэмдэн одоо ингээ айс үе гэж байгаа байхгүй. За энэ өгүүлбэр бол нэг уран зохиолын хэтрүүлгийн аргыг бол бүр төгс хэрэгэлсэн байгаа сте тий. Маш их бас үдсэн ятсан нөгөө тий санаа нь тий. Одоо баатарлаг мундаг гэсэн санаа биш үү штэ. Баатарлаг мундаг гэсэн санаа. Гэхдээ одоо юу гэдэг төмөр зүрхтэй, шөвгөн хилтэй гих мэт нь одоо энэ тий. Хажуудаа байгаа дээр Таян хааныг айлгаад байгаа байхгүй. Энэ бол та дийлэхгүй гэсэн утга санааг хэлээд байгаа байхгүй. Яагаад ч дийлэхгүй гэсэн санаа бас явж байна ер нь бол тий. За тэгээд Таян хаан хариуд нь тэр дөрвөн нохос хин бэ гэж асуусан байгаа байхгүй. Ямар хүмүүсийг тэр дөрвөн нохоо гэдэг юм бэ гэсэн чинь зэв хувлаа тэргүүтээ зилэм сүбэдэ удаатай тэр дөрөв гэж хэлж байгаа. Ямарлаа гэж хэлт юм бэ. Амар штэ яа. Гэдэг шүү дээ. За Сүбэдэ Баатар маш богино хугацаанд ийхүү үе цахигч 100-ын дарга Чингис хааны дөрвөн нохос болсон бол
1206 оны их Монгол улс байгуулагдсны дараа Чингис хаан Сүбэдэд өөрийн олж цуглуулсан ард ирэг дээрээ те мянган одоо байгуулах онцгой эрх олгож мянганы ноён болгосон байдаг. Чингис хаан 95 мянгатыг байгуулсан байдаг. За энэ дээр бол яг 95 мянгатын ноёдод заримд нь 2-3 мянган ноёд ингэж өгдөг, заримд нь болохоор 1 мянгатыг 2 ноёнд ингээ хувааж өгдөг гэх мэтлэнгээр 88 мянгатын ноён тодорсон байдаг. Энэ 88 мянгатын ноён дотроос Сүбэдэ 52 дахь мянгатын ноён гэж гарч ирдэг байхгүй юу. За тэгэхээр дөрвөн үнэнч нохсын нэг гизэг цэргийн ангийн захирагчаар томилогдсон гэсэн үг байхгүй юу. За энэ үеэс ахуулаад бол Сүбэдэ Баатарын тий бас амжилт болвол тий илүү баталгаажж эхэлж байгаа. Мянганы ноён болж байгаа тий энэ дүр зураг харагдаж байгаа. За энэ цагаас Сүбэдэ цэргийн жанжны одоо ингээд хуваар бол Чингис хаанд илүү их зүтгэх, өөрийгөө илүү их харуулах, ойлгуулах энэ үйл явдал. Одоо ямар нэгэн ажлыг жинхэнэ өөрийгөө үзүүлэх, харуулах боломж гэж үзэж явахаас өөр болчихж байгаа тийм. За ингээ Баттай их сурвалжийн мэдээгээр Сүбэдэ Баатар Чингис хааны алтан улсыг дайлахад оролцсон бөгөөд олон чухал гавьяа энэ дайнд байгуулсан байдаг. Түүхэн сурвалжид бичснээр 1211 оны намар өвлийн байлдаанд тийм Зэв, Мухлай, Юли аха, Юли Тухва, Чингис хааны зүч, цагаада, өгөөдө, тулуй, дөрөнхүү, хасар, альч ноён, чээгүү хүргэн, Сүбэдэ, Шожи тулууха, цагаан нарын төшмөлд жанжид оролцсон гэж байгаа байхгүй. Саяны энэ хэлсэн өгүүлбэрээс одоо бодоод үзэх юм бол энд ямар нэгэн ах захаар нь битсэнгүй. Магадгүй эренбээр нь битсэн баг эдгэр хүмүүсийг. Тэгэхээр Сүбэдэ бол нэлийн хойд хэсэгт байгаад байгааз 1211 он гэхээр. За тэгээд тэр нэг мянгатын ноёныг 88 мянгатын ноён байгуулахад 50 эрт нь орсон гэдэг бол бас нэлийн урдуурч бас биш, дундуурч биш, бас хойгуур байгаад байна те. Тэгэхээр энэ бүхнээс бодоод үзэх юм бол энэ цагаас арай хожим нь Сүбэдэ илүү тодорч гарч ирэх үйл явц явагдаж байгаа гэдэг санаа хэлээд байгаа. А гэхдээ энд бол мянгатын ноён гэдэг бол тэгэл мянганы ноён шүү дээ те. Уг нь бол хамгийн том одоо яг юу гэх юм бэ? Тийм багшаа одоо дайнд оролцох бол нэг хэрэг, удирдах бол нэг хэрэг, за бүр гарангуй жинжин болоод ингэх бас нэг хэрэг. Одоо жишээ нь 5 дугаар Хенри одоо нэг хааны тухай гарахад дүүн одоо өөрөө хаан болохгүйгээ дүүн 12 дэх настай за би болъё гэ болонгота байлдаанд оронгота зүгээр шууд алуулдаг байхгүй. Тэр юу ч сураагүй зүгээр л нөгөө нэг удам гэдэг утгаараа гарч ирээ те. Гэтэл энэ бол надад аягүй гоё байхгүй те. Хамгийн мундаг нь биш. Ягаад бол болоогүй байна те. Яг ингэ явж байгаа нь тийм. Тэгээд яг ямар гоё санагдчих. Бас наач л ахгүй одоо. Одоо юу гэхэлэр Зэв ах нь байгаад байна те. Чингис хааны бас том жанжтын нэг бүр ихтгэлт одоо 9 удаагийн эрүүгээс одоо ингээм 9 удаагийн одоо буруу зүйл хийвэл те тэрнээс өшөөгдсөн ийм жанжин. Тэгтэл тэр талаараа биш те яг өөрийнхөө талаараа ингээ яваад байдаг. Хожим нь бас аян дайманд явж явах тэр Зэвийн удирдлагын доор явж байгаа гих мэтлэнгээр те ингээд одоо нөө манахаар мэрж ирчин гэдэг л энэ чинь те. Яг л өөрийгөө ингээд өсгөөд ингээд яваадсэн хүн байгаа байхгүй юу? Тасралтгүй өсч болно. За тэгэхээр дараагийнх нь одоо нэг Сүбэдэ Баатрын онцгой чадвараар гарч ирж байгаа үйл явдлууд дараагийн Чингис хаанд илүү их нүдэнд нь өртөх үйл явдлууд гэсэн үг байгаа байхгүй. За энийг болохоор хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулчаад үргэлжлүүлээ. Гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House сотох маань өнөөдрийн нэвтрүүлгийг өндөтгэж байна. Тэгэхээр орон сууцны үнээр хаусанд амьдрах юм боломжийг та бүхэндээ санал болгож байгаа. За Garden City хотхон бол 2017 оноос хэрэгжиж байгаа 5 давхар орон сууцаас бүрдсэн Яармаг орчмын бүс нутгийнхаа одоо хамгийн тав тухтай ногоон байгууламж ихтэй хүн болгоны одоо мэддэг юм хотхон болсон. За 90-ад он шиг одоо хүүхдүүд өдөржин гатаа тоглоод аав ээж нь дуудаж ирсэн гэртээ ордог те. За олон тоглоомын талбайтай болохоор хүүхдүүд нь дижитал хэрэглэнээс хол одоо бас үнэхээр юм гоё тоглоомын орчин байвал те хүүхдүүд их дуртай. Тэгээ хотхондоо сургууль цэцэрлэгтэй болохоор 2 минут талхад хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргээд өгөх боломжтой. Тэгээ Garden City хотхоны үргэлжлэл болох энэ Garden City House хотх нь болохоор нийт 6 га талбайд 200 айлын таун хаус одоо бүтээн байгуулагдаж байгаамаа. За энэ төсөл нь орон сууцны үнээр хаусанд амьдрах боломжийг олгож байгаа. Мөн айл бүрт эдэлбэр газартай гэдэг нь үнэхээр одоо бас таатай санагдаж байгаа. Зүлгэн дээр нөхцөн хөлөөрөө гიშгэх шиг те тэр гоё мэдрэмжийг бас ингэж мэдрэх боломжтой. Бид нар чинь ингээд давхар байранд ингээд амьдраад нэг питана ханан донд орцсон юм шиг бас ингээд жоохон тийм байдаг те бид нар ч одоо хэдэн зууны турш өвс ногоотойгоо байж байгаа саяхан л одоо солоод байгаа болохоор сандаг гэхүү. За төвийн дэд бүтцэд бүрэн холбогдсон болохоор ашиглалтын зардал нь орон суустай адилхан гардаг.
За хэмжээний хувьд бол хэд бас тийм том биш 114-өөс 158 м квадрат талбайтай хаусыг та бүхэндээ санал болгож байгаа. За Яарамгийн Garden City хотхон дээр очиод загварын байруудыг бас яг ингээд үзээд яг юу яригдаад байгаа вэ гэдгийг мэдэх боломжтой. Орон сууцны үнээр хаусанд амьдрыг Garden City хаус хотхон ивент тэтгэлээд хаан улдуур 23 дугаар хороо нийслэлийн засаг даргын хамгийн газрын зүүн талд Мөнхөдө шоурумын замын эсрэг талд Garden City хаус хотхон байгаа. Холбогдох утас нь 75 77 75 77 гэсэн утсаар та бүхэн маань холбогдоорой. Тэгээд нэвтрүүлгийг ивент гэж өнөөдрийн гайхалтай нэвтрүүлгийг явах боломжийг олгож байгаад их баярлалаа. За дараагийнх нь товоож гарч ирж байгаа Сүбэдэ Баатарын үйл явдал бол тэр мэрэгдийн одоо тэгээ үлдэгдэл дараа нь ингээ бослогуудыг дарсан үйл явдал байгаа байхгүй юу. За энийг бол би нөгөө дотоодын бослого гэсэн нэвтрүүлгээрээ бас нэлээд ингээ дэлгэрэнгүй ярьчихсан. Гэхдээ ахаад ингээ давтаад ярьж байгаа шүү гэдгийг бас давхар хэлчихэ те. За мэрэгдийн үлдэгдлийг дайлах мөхөх түүх бол нэг юм байсан. Богдбаатар өөрийн биеэр тэмдэглэснээр те одоо ингээ Богдбаатарын одоо биеэр дайлсан тэмдэглэгээд энд одоо тэмдэглэснээр улагчин өхөр жил буюу. За энэ улагчин өхөр жил гэдэг дээр нь болохоор нэг өнгө зүс заагаагүй одоо ингээ өнгө зүс гэдэг ч юм те одоо ингээ юу юм те нэг жил заагаагүй. За гомбо түрүү чаар энэ дээр нэг жоохон юу ачлаа. Балай болчихлоо. Хой дахиад ороод ирье. За ахад баярлаагаад орж иж байгаа шүү тий. Та шууд орчиход болно. За тэгээ. За тэгэд Сүбэдэ Баатарын яг ингээд дараагийн яг Чингис хааны нүдэнд орцсон гэдэг ч юм уу те эсвэл одоо яг Чингис хааны одоо ингээд ивэл багтсан энэхүү үйл явдлын шийдвэрийг бол одоо яг чиний нөгөө түрүүний хэлснээр өөрөө санаачилж гаргаж ирсэн юм баггүй. За тэр нь юу гэхээр Богдбаатар биеэр дайлсан тэмдэглэл гэдэг дээр болохоор 1217 оноос 1218 онд хүртэл Сүбэдэг төмөр хүрдэт тэрэгт мордуулж мэрэгдийг дайлуулах зарлиг өгсөн гэж байна. За харин судрын чуулганд бол тэг хийжрийн 613 онд буюу энэ нь болохоор 1216 оноос эхэлсэн өхөр жил Сүбэдэд төмөр хүрдэт тэрэг өгч мэрэгдийг дайлуулсан тухай өгүүлдэг. Энэ хоёр сурвалж яг ав цав одоо гэж харгадалдаг гэж байгаа байхгүй. Харин энэ үйл явдал Монголын улс товчонд 1205 онд болсон үйл явдал юм шиг харагддаг. За тэгэхээр манай эрхэм сонсогчд маань бол тэ энэхүү үйл явдлыг ингээ гэрхэн ажиглаад бас давхар яваарай гэдгийг хэлмээр байгаа. За ингээд энэ бол өхөр жил гэдэг зүйл хэлж байгаа боловч нуус товчонд тодорхой нөгөө нэг юг өнгө заагаагүй байдаг гэсэн үг байхгүй. Өхөр жил ямар жилийн улагч нь өхөр жил юм уу те тэр гэдгийг заагаагүй гэсэн үг. За ингээд өхөр жил Чингис хаан зарлиг болж Сүбэдэг төмөр тэрэгтэй тогтоогийн хуудуу хал буюу чулуун тэргүүдийн хөвгүүдийг нэхэхээр ингээд илгээсэн гэж байгаа байхгүй. За ингээд монгол хэлээр бичигдсэн ба хожим хятад перс сурвалжид буулгасан энэ сурвалжуудад бол бас яг энэ бол таарад идэг. За Сүбэдэ Монголоос хөдөлж өрн зүг гарч Хонгородын тогоочуур ноёны баг төмдтэй очиж нэгдсэн гэж байгаа. За Монголын улс товчонд өгүүлснээр Сүбэдэ Баатар төмөр тэрэгт мэрэгдийг тогтоогийн хуудуу чулуун тэргүүтэй хөвгүүдийг нэхэн мордуулж чой мөрнөө хурч байлдан мохоогод харьсан хэмээн дүрслэгддэг. За ийхүү мэрэгдийн үлдэгдлийг дайлах түүх нь Монголын цэргийн удирдлага, стратегийн нарийн ухаан, баатарлаг зорилгыг харуулсан үйл явдал болсон. За Юан улсын сударт Сүбэдэ Баатарын намтарт мэрэгдийн үлдэгдлийг нэхэн мөшгөж очоод дарсан түүхийг товч боловч тодорхой өгүүлсэн байдаг. За мэрэгд одоо мэлиги гэдэг юм л да. За мэрэгд аймагт хүчрхэг зүтгэлтэй даахгүй тул улагч нь өхөр жил буюу 1218 онд те оноос 1219 он хүртэл хаан олон жанжта туул голын хар түн гэдэг газар цуглуулсан байгаа. За Чингис хаан хэн миний тул миний өмнөөс те мэрэгд аймгийг дайлж чадах вэ гэж асуусан байна. Тэгтэн Сүбэдэ би явсуугаа гэсэн байгаа байхгүй. Одоо нэг өөрөө нөгөө санаачиг гартаа авсан гэдэг нь. Хаан түүнийг цаашаагаад ёсоор болгож хажуугийн жанжин Аличуг сонгож 100 хүнийг захируулан урд явж алгинжлуул өгч байгаа. За Аличуг бол эхлээд нөгөө 100 цэргийг ингээд дагаж яваад эхний ангид одоо ингээд тагнуул туршуул маягаар явна гэсэн үг шүү дээ. За дараа нь Сүбэдэ Баатар өөрөө хөдөлж Аличуг явуулахын өмнө одоо Алчуг одоо өмнө заавар өгсөн байгаа байхгүй. За тэгэхээр Сүбэдэ Баатар бол Алчуг бол юу гэсэн бэ гэхээр Алчуу чи шөнө хоноглох бүртээ хүүхдийн хөтөвч авч хонож бай. Хэрв дайсан довтлох аваас хөтөвчөө хайж цухтаагаад. Хөтөвч гэдэг бол хүүхдийн одоогийнхоор бол памперс эсвэл одоо коршок гэсэн үг байхгүй. Одоо тэнд нь бийц суулдаг одоо тийм сав гэсэн үг тий. За ингээд хөтөвч хэрэг хүмүүс мэдгүй байж магадгүй. За ингийн гут нь яасан бэ гэхээр Алчуу яг үүнийг дагаж гүйцэтгэл яваадсан баг. За мэрэгдүүд бол тэр нүн Алчуугийн цэргүүдийг ингээд нэхэж явж яснаа эдгэр бол үнэхээр нүн дайн байлдаанд явж байгаа бидний араас хөөгч байгаа биднэртэй байлдах байгаа цэргүүд биш юм байна гэж бодсон байгаа байхгүй юу. Яг ингэж бүтлгүй болдож одоо ингээд ямар сонор сэрэмжгүй байсан энэ үед нь Сүбэдэ 2 ч удаа одоо ингээд тулалдаж дарсан бөгөөд шаргачин туул ажил буюу 1219 онд Монголын цэрэгт ялалт байгуулсан түүхэн үйл явдал болсон гэж байгаа. Мэрэгдүүдийг ингэж тотлсон гэж байгаа байхгүй.
бас нэг стратеги гэдэг зүйл чинь одоо стратеги шүү дээ. Ингэж гарч байгаа байхгүй тий. Ухаан юм аа. За Яон улсын судрын 128 дугаар бүлэгт болохоор Тутухагийн намтар дурдсанаар гэж байгаа. За Хятадаас баруун хойд зүгт орших Юли-Боли ууланд төвлөрч суудаг Кепчак буюу Кинча улсын эзэн Инаси тэд оргонол хүссэн одоо тийм мэрэгдүүдийг оргонол хүсэхэд нь Инаси зөвшөөрсөн баг. Үүнийг сонсоод Чингис хаан ихэд одоо ингээд юу яасан байгаа хилэгнээд илчилгээсэн байгаа байхгүй. Тэгээ Чингис хааны илч юу гэсэн бэ гэхээр чи юунд миний сум тэгээ туссан те буугыг нуум уу? Яарвчлан эргүүлэн үгүй бол чамд миний одоо те уур хилэн хөрмөө гэж хэлсэн байгаа байхгүй. Янасын хариунд нь бол ингэж хэлсэн байгаа. Харцгаас зүхтаасан бэлзуухаг те хамгаалж чаддаг би. Модноос юунд зүхтаах билээ гэж асуусан байгаа. Хэлсэн байгаа байхгүй. Чингис хаанаас айхгүй байна л гэсэн үгийг хэлж шүү дээ. Чингис хаан харин тэрний оронд цэрэг илгээж Кепчакт оргонож байсан мэрэгдүүдийг дайлсан баг. Богдбаатар биеэр одоо ингээд дайсан тэмдэглэлтэй. Энд бол тэмдэглэхтэй бол монголчууд шүүн мөрөнд мэрэгд нартаа тулалдаж ясны дараа тэднийг Кепчак руу зүхтаасанд нь мөшгөж гэж. Сүбэдэч чан голд мэрэгдүүдтэй уулчирч байлдаад хоёр ноёныг нь ард иргэдийнх нь хамт олзлож хуудууг одоо тий алдаад дахин Кепчак руу зүхтаалгасан байна. Сүбэдэ араас нь нэхэж юу гэдэг газар мэрэгд Кепчакийн нэгдсэн хүчтэй тулалдаж мэрэгдийн гол хүчийг ялан ихийнхийг хядсан байдаг. Харин ганц хултайгаан мэрэгэн олзлогдсон те зөчдөд хүрэгдсэн гэж байгаа байхгүй. За ингээд тэдний одоо ингээд туслах зэрэг гэдэг ч юм уу те одоо ингээд энэ дайн болсны дараа тэнд яасан бэ гэхэлэр Мухаммед Шах гэдэг хүн гараад ирж байгаа. За Мухаммед Шах 29 улсын хаан те баг их зэрэгтэйгээ баг яг ингээд юу яасан байгаа байхгүй. Ямар нэгэн байдлаар санамсаргүй байдлаар Сүбэдэ Баатартаа таарлаж байгаа байхгүй. Сүбэдэ Баатарын Монгол зэрэгтэй таарлаж байгаа. За ингэн гутан дээр одоо их зэргийг гэсэн үг шүү дээ те. Ингээд хараад тололдоон болсон газарт одоо ингээд маш олон өгсөн хүмүүсийн сэг байгаад байгаа шүү дээ. Түн гут нь аль хоёр талд гайхчих. Нөгөө талд нь болохоор монголчууд Сүбэдэ Баатар нөгөө алчсан дална гэсэн үг шүү дээ. Харин нөгөө талд чинь болохоор султан ууг нь монголчуудад таарлана гэж бодоагүй. Гэхдээ магадгүй султааны өмнө зогсож байсан тэр сүр хүч тэрхүү залуу хаан хүүгийн те ингээд алдарнэр хоризмын түүхчдийн үздэгээр ийм хүү тодор буусан гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр Сүбэдэ Баатарыг хараад ер нь хоризмын түүхчд гайхсан байгаа байхгүй те гайхсан гэдэг санааглаад байгаа. За Сүбэдэ болохоор одоо нөгөө хоризм улсын хоризмын хаан хоёр хоорондоо тулж ишт хоёр талаасаа те тэгэн гут нь юу гэж хэлсэн бэ гэхээр бидэн тантай тулалдах Чингис хааны зарлиг байхгүй гэсэн байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр Монгол цэргийн алдарч анжин домогт Сүбэдэ юу гэж хэлсэн бэ гэхээр Баатар одоо хоризмын султааны их цэргийн өөдөөс нь ирж явааг хараад яараагүй бас айсанчгүй. Тэрээр цэргийн ёсыг дээдэлж илчилгээн султаанд ийхүү хэлүүлсэн байдаг. Бидэн тантай тулалт гэсэн Чингис хааны зарлиг байхгүй. Бид зөвхөн торноосоо мултарсан олзныхоо хойноос мэрэгдүүдийг л нэхэж явна. Гэвч султан та хатгалдахыг хүсвэл бид сонголтгүй боллоо гэсэн үг. Бид хизээч дайсанд нуруугаа харуулж үзээгүй, харуулахчгүй. Бид байлдааны журмаа хадгалан эцсийн тусал цусаа хүртэл тэмцэх болно гэсэн байна. За энэ бол айсан хүний үг бол нэгдүгээр биш. Харин тушаалдаа өмнөж цэргийн хатуу Сахилга Баттай жанжны сануулга гэж байна. Бүр хоризм улсын султан өөрийгөө баг дэлхийн эзэн хаан гэж бодсон байсан энэ хүн шүү дээ. Сонсоод баг сүрдмээр санагдаж байна. Тэгтэл Сүбэдэ бол зөвхөн хааныхаа зарилгийг л одоо тий биелүүлнэ гэсэн энэ санаа хэлж байгаа байхгүй. Гэвч Мухаммед султан бол тий энэ юм хүн надад ингэж томроод байгаа гэдэг энэ бодлоор бодсон байгаа байхгүй. За ингээд энэ үгийг Сүбэдэгийн сул тал хэмээн андуурсан баг. Гэвч түүний цээжинд багтаж ядсан их омог бардам зан нь оюун ухааныг нь одоо бол тий халахалж байгаа гэдэг ч юм уу. Уг нь бол нөгөө агуу эзэн хаандууд чинь их ухаантай, ухамсартай тий үг үйлдэл цэгцтэй байдаг штэ. Тийм биш. Харин Мухаммед Шах тэрээр элчийн өөдөөс хандан хурц элд мэт хоржоон тоогоор тий басамжилсан маягаар ингэж хэлж байгаа байхгүй. Хэрв Чингис хаан чинь чамд надтай тулалдаж болохгүй гэж тушаасан бол харин бүхнээс дээд Аллах надад чамтай тулалдаж ялахыг зөвшөөрлөө. Тэгээд ч надад чи болон Гүр хаан эсвэл Хүчүлэг аль нь ч байсан хамаагүй гэж байгаа байхгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Гүр хаантай байлдах гад явж исэн эсвэл Хүчүлэгтэй байлдах гад явж исэн Мухаммед Шах болж таарах гэдэг байгаа байхгүй. Тэгж байгаа монголчуудтай таарсан гэсэн үг. За тэгэхээр одоо жанжныг одоо шүтгэж гэдэг ч юм уу ер нь юу хэмдэ ер нь жамах гинэ. Ер нь Мухаммед Шах бол маш том дуурсан байгаа байхгүй. Тэгэхээр одоо жадны одоо шүтгч тэрс номтон та нарын аль нь ч байсан хамаагүй. Одоо би жадны үзүүрээ те шамарч ишин хугартал элдийн ир эмэртэл хатгалдан байлдана гэж байгаа байхгүй.
За хэлж байгаа үг бол ястаа нөө бардам үг гэдэг үг болж байгаа тийм. За тэрээр дууга өндөрсгөн хавирган сар мэт тахир илдэг ялалзуулан тушаал болгосон байгаа. За султааны омог бардам үгс Кипчакийн хүйтэн агарын одоо тэг зүссэн цойратах. Энэ үг бол Сүбэдэ баатрын эвийн саналыг үл том илдээ суглан одоо Сүбэдэгийн урдаас довтолж байгаа байхгүй. За энэ бол зүгээр нэг тушаал биш, харин хоёр гүрний ирээдүг цусаар бичих эхлэл байсан. Хоёр тал цэргээ тус бүр 3 хэсэг буюу баруун зүүн төв жигүүрт хуваан үхэл амьдралын дэнсэн дээрх аимшиг тулаанаа энэ үед хийсэн байна. За Монголын морь цэрэг салхи мэт довтолж эхэлсэн. Сүбэдэ баатрын удирдсан Монголын зүүн жигүүр 29-ийн цэргийн баруун гарыг юу ч хүй тастан хайж тэдний гол руугаа шахан оруулж султааны төв байрлалыг нь бүслэн авахд бэлэн болоод байсан. 29-ийн их цэрэг сандарч султан Мухаммед өөрөө олзлогдох эсвэл ам өргөдөх аюулын гэрмэгт тулж ирсэн. Гэтэл яг тэр эзэгтэй мөчөд султааны хүү зөрөгт дайчин Жалал-ад-Дин хожим Чингис хаан ч гэсэн эцгийн хүү ийм байгаа штэ гэж биширж исэн хүн баггүй. За энэ хүн өөрийн шилдэг цэргүүдээ аван хашгирсаар давшин орж ирж монголчуудын довтлогоог зогсоон эцгийнхээ амийг аварсан баг. За энэ хүү тулаан үчийн одоо тэг мөргөлийн цаг хүртэл үргэлжилсэн ч аль тал нь нөгөөтгөө бүрэн болгож авч чадаагүй. Үчийн бүрий буухад гал тал нутагт үхсдийн цогцостой шархацсан дайчдын yoолох дуу дүүрэн байсан баг. 29-чууд аимшигтай их хохирол амссан. Зарим сурвалжууд тэднийг 20,000 гаруй дайчнаа алдсан гэж үздэг. За тэр шөнө монголчууд нэгэн сонирхолтой арга хэрэглэсэн нь болохоор тэд бууц дээрээ үе олон түүдэг гал асаагаад цэрэг ихтэй мэт харагдуулан хуураад шөнийн одоо ингээ харанхуугаар чимээгүйхэн алга болсон гэж байна. За тэгээ одоо хоёлаа энэ хүртэл өнөөдөр ярьчий да гэдэг шиг тий. За бас сэдв маань ч гэсэн яг ингэж тарагдаа. Сүбэдэ бол мэдээж дэлхийн түүхэнд бол тий гарамга агуу жанжтын нэг зүй ёсоор ордог. Гэхдээ Сүбэдэ баатрыг бас уг гарвал тий Чингис хаантай хамгийн анх яаж нөхөрлсөн тий яаж одоо Чингис хааны ивэл багтсан хожим нь яаж шалгарч гарч ирж байгаа гэдэг түүхэн үйл явдал хүртэл нь өнөөдөр яриад тэгээд нэвтрүүлгээ хоёул ингэж аргаая. За ер нь бол түүхэн үйл явдлуудаас харахад бол их Монгол улсын эсрэг тэмцэн мэрэгд нарын үлдэгдлийг мөшгөн хөөх энэхүү дайн нь Сүбэдэг ирээдүйн агуу жанжин болохын зөвхөн эхлэл байсан гэдгийг харж болж байгаа. За хэвээ Эрдэнэ наатгаад олсон юм шиг ийм гоё мэдрэмжийг мэдээллийг авлаа. Марат төгстэйг баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өрх бүрийн хэрэглээ, үе гуйрлуулан гайхалтай амьдралын өргөжлөл Garden City House хотгон ивент гэж хамтарч ажиллалаа. За нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрлээ. Ингээд их Монгол улсын түүх нэвтрүүлгийнхаа дараагийн дугаараар ирэх болцъя. Баяртай. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худлаа ажлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхүй Монголд ялах болтугай.